За сайн байцгаана үзэгчдээ эдийн та бүхэндээ цоо шинэхэн контентоор уулзахад бэлэн болсон байна. League Talk гэж The League гэж байгаа шүү бүр. Тэгээд энэ бол мэдээж Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг лигийн одоо тухай ярилцах ийм одоо контент байгаа. За хэрвээ санаж байгаа бол би бүр хуучин 2007-8 оны үед одоо лиг дээр бас Mba Talk гэдэг тухай үед ялт дээр бас хийдэг байсан. Тэгээд нэг байна уу хоёр үлрэл ямар ч үсэн яваад тэгээд тэр маань одоо явха болсон. Тэр нь ч гэсэн одоо манай одоо сагсан бөмбөгийн одоо холбоодын хоорондын асуудал та ч гэсэн холбоотой байсан гэдгийг та нараас мэдж байгаа бах. За гэхдээ тэрэн лүү болоод энэ орохгүй. Одоо ингээд цоо шин одоо түүхийг одоо өнгөрсөн улирлаас ингээд бичлцээ сагсан бөмбөгөө гэж нэгдэж одоо нэг дээвэр дор бүгдээрээ сайхан өрсөлдөж хөгжлөн ч гэсэн нэг одоо хамаар одоо ингэж явж эхэлж байгаа гэж би өнгөрсөн улирлж гэсэн бас өөрийнхөө фейсбુક дээр хангалттай болоодаа постлж байсан. Тэгээд энийгээ би маш их олзуурах хүчтэй одоо зүйл гэж бодож байгаа. Би олон ч удаа хэлдэг байсан. Би NBA-г ярмааргүй, би Монголын сагсыг ярмаар байна гэж мөн ч олон удаа мөрөөдчихж байсан. Тэгээд энэ улирлаас эхлээд өөрийнхөө хүрээнд ингэж чадах ятгаараа YouTube суугаараа Монголынхоо лигийн талаар ярилцаад явъя гэж бодож байгаа. Ингийн тулд надад бас хамтрагч хэрэгтэй. Би ганцаараа бас нөгөө би чи Монголд байхгүй учраас бүх тоглолтуудыг үзэж чадахгүй юм. Ялангуяа оргил тоглолтууд маань манай шинжилгээний цагаар шөнө болж байгаа учраас зарим үед нь унтцсан байх юм. Дээрээс нь бас одооны хүүхдүүдийн талаар бас мэдээлэл бас их одоо үеийн ялгаа гарж ийн миний хувьд. Тэгээд лигээ бас өнгөрсөн улирлд бол нэлээд гайгүй үзсэн. Гэхдээ яг энэ дэмждэг бага металла илүү үзсэн учраас бас бусад багууд дээр ч гэсэн бас мэдээлэл маань жоохон хангалтгүй байгаа учраас Монголд бас нэг аналист одоо хүнтэй хамтарч энийг ажиллая гэх. Тэгээд миний хувьд бол энэ залуу бол аналист ер нь бол. Тэгээд инээж байгаа танаар сонсож байгаа бох. Тэгээд ямар ч үсэн Монголынхоо лигтэй ойрхон ажиллаж байсан. Тэр ч одоо олон жилийн өмнө ер нь бас одоо хамтарч ажиллаж ингэж эхэлжсэн юм хоёр байгаа. Тэгээд Мижгээ тэгээ та бүхнийгээ уулзуулъя. Сайн уу Мижгээ? За сайн байна уу. За сайн сууж гин үү? Өвөл болох гэж байна уу Монголд? Одоо ер нь хөдөлж шүү. Манай энэ ч 100 болох гэж байна одоо. Тэгэл манад ч одоо яг хүүтэр хэрэл гой саксны улирал эхэлж байдаг шүү дээ. Харин ер нь тэгээ 100-ны сакс бол Монголд бас хэцүү л юм байна. Ялангуяа тэгэл одоо яг ингээл бүх лигтэй холбоотой дурсамжуудыг харахаар дандаа энэ хүйтэн нэг өвөл санд ордог. Тэгэл хүүтрэл ирэхээр нэг гой цаанаасаа гой болоод эхэлдэг. Ягаад тэгэхээр нэг лиг эхэлтэл 7 хоногийн 3 өдөр бас үзэх юмтай. Тэгэл гоё өдөр. Чи өөрийнхөө хувьд хизээ анх Монголын сагстай ер нь холбогдов. Хоёулаа чи анх ер нь хизээ яалаа хэлээ. Би ч одоо юмудаа их мартцдаг болоод байгаа байхгүй. Тий, та угаасаа одоо сагстай холбоотой маш олон юм хийжсэн учраас тэрийг мартах нь аргагүй баха тий. Тэр бол аргагүй. Миний хувьд бол зүгээр яг сагстай холбогдсон гэвэл 2004 5 за 3 ч арай бишээ. Юу Ослосын бас тэр Ганбаатарын их хоёр гэж тогтсож байгаа тий. Одоо Австралиас тогтсож байгаа. Их ахын MVP авдаг жил анх сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнийг өөрийн биеэрээ спортын төв ордонд очиж үзчихлээ. Тэгээ нэг алдартай тог тасардаг финал боيو. Баган төргөө харцаг гэсэн тоглолтын дээр баган төргөө багийг дэмжих гэж ахыгаа дагаж очиж анх лигтээ танилцчихлаа. Тэгээд одоо санахаар 2005 юм 2006 юм шиг байна л та. Миний санджаагаар багнат өргөө бол одоо яг чиний үеийн залуучуудыг ер нь хамарсан баха тий хуу салхи шиг хамраал аваа явсан баха. Тийш дээ. Ерөөсөө одоо Данди ах, их ах, Мэргэ ах тэгээд халаалтан дээр Андреа Ричко, Бямбара тэгвэл одоо тухайн үед чинь 17 настай бэлгүүн Олонсын мастер Батөвчний бэлгүүн чинь 17 настай дөнгөж дээдлэгт орсон. Тэгэл ерөөсөө тэдний халаалтан дээр хийж байгаа тоглолтууд, тэгэл Данди ахын талбай дээр хийж байгаа гой үйлдэлүүд тэгэнгүүтээ их ахын гой дамжуулалтууд ордны 3-1 нь баган төргөөл байдаг байсан. Тухайн үед. Тийш дээ. За тэгээд тэгж л анх лигтэй танилцчихсан юм байна да. Тэгээд ерөнхийдөө 4-5 жил нэлээд олон жил үзэгч хийж байгаа. Яг гоо тэр үзэгч их хугацаанд бол их юм сурсан. Ягаад тэгэхээр нөгөө ордны нэг буланд ингээд суугаад нэг ахнар байдаг гэсэн чинь лиг үздэг. Аягүй олон жил үзсэн. Тэгээд тухайн үед ч ямар одоо нөгөө сошиал медиа гэж байхгүй. Лиг дээр дамжуулаач чи натхаа хийгээч гээд ордод байдаг. Тий. Тэр ахнар чинь бас гэхдээ мэдлэг аягүй сайтай. Ягаад тэгэхээр нөгөө олон жил лиг үзсэн. Тэгээ тийм нэг одоо тийм яг шүүгчийн ширээний хажуу суудаг тийм бүлэг ахнар байсан. Тэгээ тэр ахнар намайг яг юундаа аваад бүлэгтээ аваад тэгээ надад ер нь сагсны талаар их юм ярьж байсан. Тэгэл энэ тоглогч ингэдэг байсан, тэгдэг байсан, юм тийм гэл.
Тэр болгон юм дүү тэгэл тухайн үед нөгөө нэг юм дэвтэр гаргацсан. Дэвтэр дээрээ тэмдэглэж яваал ингээл ирээдүйд угаасаа яг ингээл энүүгээр л яг юм хийн гэсэн зорилготой байсан учраас тэгэж явсаар чи эртнээс бэлдсэн биш үү? Сүүлдээ бүр тэгээд юу яагаад тэр ах нартайгаа нэлээд олон жил үздэг байж байгаа. Тэгээ бүр орой өдөө цаг тоолж ирээ. Зарим нь намайг ингээд хол гэртээ 10 жилийн хүүхд юм чи гэрээс ирж авч маваад тэгэж лиг үздэг байлаа. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө анх 11 вэ 12 онд Сагсангийн холбоонд лигийн нөгөө Монголын Сагсангийн холбооны пэйж хуудасдаг гэсэн. Тэрийг яг нөгөө тухайн үед нээж явахт нь тухайн жилийн лиг дээр 12 оны Баянзүрх бүлс төрүүлдэг лиг дээр анх яг лиг дээр албаасаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед тэгээд нөгөө нэг хүн хүчний бололцоо хүний нөөц баг учраас тухайн үед нөгөө тоглолтын тамирчдын нөгөө зургийг дардаг нэг аппарат холбооноос авч өгсөн. Тэр аппаратаар зургийн дараал тэнгуүтээ нөгөө тоглолтын таймыг нөгөө гараар бичээд нөгөө фэйсбүүкт оруулдаг байсан. Тэгэл ер нь эхэлсэн дээ. За. Тэгээ одоо бас сүүлийн жилүүд чинь бас announcer хийгээд байгаа юм шүү дээ. Одоо ордон дотор хөтлөгч маягийн юу гэнтрэж одоо announcer гэдэг юм би англиар мэдээд байгаа юм. MC гэж байгаа юу одоо? Одоо бас MC гэж яваад байгаа юм. Гэхдээ MC гэдэг бол ойлголтол ерөнхийдөө 3/3 сагсан дээр л гэж ойлгосон. Миний бодлоор бол. Тэр яг лигийн сагсан дээр бол одоо яг л тэр тамирчдыг танилцуулдаг. Тэгээд нөгөө half time-аар одоо үзэгчдийн өдөрт тэмцээн хийдэг. Тэгээд л тэмцээ. Тэр нь 12 оны лиг дээр орж ирэхэд ялтах хайр байсан санагдаж шүү. Тийм байсан. 11 он ч юм уу тий. Тэгэж ер нь анх хэлжсэн баха хоёулынгийнх нь бол. Жавхлан цуслан дээр ч ойлгож хэлжсэн байхгүй юу? Тийм шүү. Тэгээ тэр үед чи одоо энэ инхээ од эднэр чинь одоо тэр үед чинь эвгүй гарууд байгаа ш. Тэр эвгүй үед чинь бүгдээр очиж амардаг мамардаг. Тэгээд тэр үед чинь амраад тэгээ жавхлан цуслан дээр ч хоёулаа нэг дэлгүүр ажиллуулж байгаа юу? Санаж байна хүмүүсийн дэлгүүр. Тий. Хоёрын дэлгүүр нэг үү? Та ажиллуулаад би хөдөлгч хийж байлаа. Тий. За. Тэр лигийн дараа байхгүй. Тий. За. Ерөнхийдөө бол Мичган маань Монголын сагсыг сайн мэднэ гэдгийг л би үзэгчтэй ойлгуулах гэсэн. Тэгээд би ч одоо илүү NBA гэдээ явчихсан. Тэгээд энэ сагсны хагарлаас болоод Монголын сагсаас ерөн жоохон холдсон ч байсан. Тэгээд өнгөрсөн жилээс эхлээд лиг маань яг ингэж нэг дээвэрд ороод анх удаага нэгдсэн лиг гэж зохион байгуулалтанд ороод явлаа. Тэгээд өнгөрсөн удирлыг ч гэсэн чи бас нэлээд ойрхон ажигласан байх, үдсэн байх. Би ч ер нь бас энэ чинээс одоо хэдийн холоос ч гэсэн бас чадхаараа л үзлээ. Тэгээд ер нь бол өрсөлдөөн бол 13 багийн хооронд их сонирхолтой явлаа. Тэгээд хасын үлгүүд баг авраг авсан. За улирлын үеэр бол Эрдэнэт Miners бол одоо авраг цолоо хамгаалах гэж одоо явж байсан шүү дээ нэгсэндээ. Тэгээд Эрдэнэт Miners бол одоо бэртлэгэмтлийн асуудалд их орсон ч гэдэг юм уу юу гэдгийг ингээд ер нь их тийм үйл явдал ихтэй үлрэл өнгөрсөн үлрэл болсон юм одоо. Өнгөрсөн үлрэлийг хоёулаа нэг хальт хэрэгэдэг бацхуудаа үзэгчтэй нэг ерөнхий мэдээлэл өгөх үүднээс. Тий. Тэгээ өнгөрсөн үлрэл бол ерөнхийдөө бас одоо за метал бол өнгөрсөн жил эдэд авраг байсан. Miners-ийн хувьд бол ерөнхийдөө авраг хамгаалах даалгаварт орж ирсэн. Яг тэрийгэж үлрэлтээ биелүүлсэн шүү дээ. Одоо үлрэлт 19-5 гэсэн үзүүлэлттэй тогсон байгаа шүү дээ. 5 хожигдсон. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн контентер ойлгомжтой яг номер 1 баг нь бол Miners байдгаараа байсан. Тэгээд бүрэлдэхүүний хувьд бол нэлээд сайжирч орж ирсэн. Жилийн жилд сайн байдаг л та. Тэгээд тэр жил бол бүр үнэхээр сайжирч орж ирсэн. Гард байгаа тий. За тэгээд мөн одоо сагсанд бас шинэ салхи оруулж ирсэн. Шинэ цагийн баган төргөө гэж дуудах гэдэг байгаа. ICX буюу одоо SJX. Одоо бол залуучууд үнэхээр их үздэг юм билээ Apes-ийг бол. Apes. Тэгээд харин нөгөө тооцоололоос доогуур эхэлсэн баг гэхээр өнгөрсөн жилийн аваргууд маань улиралд 16-8 гэж явсан. Тэнгүүт нь 16-8 чинь удирлын 2 дугаар хагасаас хоошоо илүү хотлууд авч эхэлсэн. Өмнөх дээр бол ерөнхийдөө нэг хөснөгтийн 8-9 бүр 13-т бичигдсэн нэг юу 12 дээр ч үлээ бичигдсэн нэг скриншот үлдсэн байдаг шүү дээ. Гэхдээ улирал эхлэхэд чинь ерөөсөө хожигдол ихсэн байхгүй. Тэгэл плей-оффын гаднах байрал руу унтсан шүү дээ. Улирал эхлээл ерөөсөө. Тийм. Тэгээд эхлэхдээ их сонирхолтой хасын үлгүүд шууд одоо хөгжлөө харангуутаа хүүхдүүддээ нөгөө туршлагагүй нөхдүүддээ илүү минут өгөөд эхлүүлсэн шүү дээ. Сонирхолтой бас. Тэгэл явн чангараал. Тэгэл аимшигтай юм бас. Хөлгүүдийн дэмжигч маань бас тэгэл тэрийгэ гаргаач, энийг маань гаргаач. Бөө юм болсон шүү дээ. Бөө шүүмжлэлд орол явсан шүү дээ. Бүх багийн нөгөө фэн групп байдаг учраас мэдээлэл авах юм. Чи ямар баг юм бол? Чи ямар баг вэ? Би ч одоо багаан төргөө л байсан шүү дээ. Багаан төргөө. Тэрнээс хойш бүгдийг тарж үзэж байгаа юу? Уурхаач ингээл явсан.
Тэгэл ер нь дайнд яхийг их дагд дэмжижсэн. Тэгээд хасын хөлгүүд хөлгүүд дээр ч угс 14-нд ажиллаж байсан болохоор тэгээд ялтгүй дэмжээл. Тэгээд өнгөрсөн жил бол яг нөгөө манай олон найзууд нөгөө ойрхон ах トゥ нар хөлгүүдэд байсан учраас өнгөрсөн жилийн хувьд бол яг хөлгүүд нэг авраг авчих юм болов уу гэж дэмжижсэн. Энэ жилийн хувьд одоо ингээд би бас тантай хамт ингээд нэг нэвтрүүлэгтэр ингээд орж ийн. Тэнгүүтээ өөрөө бас ерөнхийдөө бас нэг спортын жижигхэн контентууд бэлтгэх тийм санаа байгаа учраас энэ жил бол ямар нэгэн багийг дэмжихгүйгээр яг гоё сакс үзэл явъя гэж бодож байна да. Тийм, ер нь би ч ерөөсөө Монголын саксыг анх 2005 оноос одоо эргэж үзэж байгаа шүү дээ. Тэр чинь би чинь нөгөө анх алтан үеийг нь 90-ад онд нь үздэг байж байгаа. Тэгээ голдон гадагшаа яваа. Тэгээ ирсэн чинь ингээд сакс ингээд явж гин. За ингээд үзлээ. За ингэлээ. Тэгээ би ч нөгөө телевизэд ажиллаж байсан болохоор аль нэг талыг барьж болохгүй бас дэмждэг багтай байж болохгүй гэдэг нэг сэтгүүл зүүн бас нэг шаардлага байгаад байгаа. Тэрнийхээ дагуу бас баг дэмжиж болохгүй гэдэг. Тэгээ ер нь баг дэмжихгүй явсан. Ямар ч баг дэмжихгүй. Тэгээ ерөнхийд нь бүгдийг нь үздэг, бүгдийг нь хардаг. Тэгэл гоё л тоглолт болж ивэл алаантай л ер нь тэр ордондоо бүгдээрээ сайхан чигцэлцэл ингээл гоё юм болж лээвэл гоё санагддаг байсан. Тэгээд тарин энэ гадаад ирсэн чинь бас нэг багтаа болмоор санагдаа. Тэгээд өнгөрсөн жил ямар баг дэмжих вэ гэдэг ингээ бодоод байсан. Тэгсэн энэ манай олон танилуд маань ер нь бас нэг багийг ингэж одоо дэмжиж ингэж одоо ажлын бараг хөдөлмөрийн гэрээ хийж байгаа юм байна шүү зарим нь бүр тэрийг бол шууд хилчижээ лээ. Тэгээд би бол ямар ч бишрэл металлыг сонгосон нь бол яг хав нэгдүгээрт өнгөний бодсон. Би чинь миний дуртай өнгө чинь цэнхэр өнгө. Тэгэл багийн одоо манай нөгөө Френц лиг маань нөгөө болдог юу чинь нөгөө бишрэл металлын бэлтгэлийн заал шүү дээ. Тэгээд тэнцээ бид нар чинь байнга очиход бол яг Френц лиг болно. Тэгээ бидний өмнө нөгөө бэлтгэлээ хийж гэн. Тэгэл тэр хэдийн бэлтгэлийг харж гэн. Тэгээ мэдээж бишрэл металлаас бас мэдээ таньдаг хүмүүс бас нэг хэд байдаг. Тэгээд ер нь юу бишрлийг дэмжиж байгаа маа гэдэг ямар ч хэлчих. За хоёулангийн хэнийг дэмжих чинь яах вэ? Одоо хоёул шинэ үлрэл рүү оръё. Би үлрэл рүү орохоос өмнө одоо шинэлэг зүйл боллоо. Драфтын үйл ажиллагаа лигийн түүхэнд 3 дахь удаа болов да. Миний санаж байгаагаар. Тий. Би бас яг тэгж санаж байна. Яагаад гэвэл одоо таны сая ярьсан дээр өмнө нь бол одоо анхны одоо манай ах нарын лиг уу шүү дээ 94 онд эхэлжсэн. Тэр лигийн дараа за хэдэн жилийн дараа гэдэг нь дүүсэн тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай одоо хүмүүс маань үздэг комментэр хэлчих бах те. Ямар ч эхний нэг лиг дээр эхнийх биш шүү. Хамгийн анхны тэр драфт болохоор драфт хийсэн илүүтэйгээр нөгөө багуудын хүчийг тэнцвэржүүлэх зорилгоор хийгдсэн нэг юм багууд хооронд бүх тоглолтыг холиод ингээд драфтлжсэн тийм үйл явдал болсон. Одоо тэрийг бол яг драфт гэхэд драфт гэж нэрлэжсэн боловч яг ингээд шин тоглогчид ороод сонгох биш хуучин тоглогчид багуудаар хуваарлж ирсэн нэг тийм драфт бол болж исэн гэж одоо нөгөө саксан бөмбөгийн ном тий одоо төгсмөл дээрээс уншиж илаа. За тэгэнгүүт дараагийн одоо яг миний үнэхээр сайн санаад байгаа зүйл болохоор яг тухайн үед бол цэвэр болгоч байсан. Тэнгүүд тэр жил нэг драфт бол үнэхээр болсон юм. Яалч одоо нөгөө өсвөрт бол үнэхээр тасархай байсан том чин заах тий. Одоо энд бол ахал гэж дуудана шүү дээ. Тэр бол 2000 оных баха. 2000 он баг. Тэгээд одоо Олонс Инвестор лигийн тэргүүн тоглогч, оюун бэлгийн сайн баяр тэргүүтэй тоглогч нар яалтчгүй драфтаас сонгогдсон нэг тийм түүхийн архив бичлэг бол Монголын саксан бөмбөгт бол байдаг. Тэгэхээр би энэ драфтыг бол зүгээр драфт гэдэг 3 дахь нэртэй. Яг албан ёсоор шин тоглогч нарыг аваад одоо ингээд цалингийн хэмжээ тогтоогоо тий. Одоо таны сайн тэгэхээр NBA-гээр одоо ингээд NBA-гийн драфтыг одоо үйл ажиллагаа ингээд яг ингэж албан ёсоор явуулсан. Анхны драфт нь бол ийм. Гэхдээ өмнө нь бол 2 удаа нэг иймэрхүү үйл ажиллагаа болж исэн гэдгийг бас саксан мөсөрчтэй бас дуулах нь зүг баха. За хоёлоо энэ за ерөөсөө анхны драфт гэдээ яриа явчихдөө. Энэ дээр хүмүүс нэг их айхтар имзэхгүй бодож байна бас. Одоо яг энэ шинэ системийн хатагаа яг жинхэнэ утгаараа нөр драфт гэдэг үгэндээ бас тохирсон гэж бас хоёлоо ярьж болно шүү дээ. Энэ чинь. Тэгээд гадна. Тий, одоо яг энэ нөгөө тоглогчдыг бас бид нар ингээд харж ийн л та. Тэгээ энд бас миний шав явж байгаа юм ба. Манай Эвэлт гэхэд одоо манай Эбэд явж исэн хүүхэд маань хоёроор сонгогдсон байгаа. Нэгээр сонгогдсон дээр явдаг. Тий. Тэрний өмнө ч гэсэн бас нөгөө Хөгшүү зааны спорт заал нь бас явж яхад бас Эвэлт байсан юм. Тэгээд нэгээр сонгогдсон тоглогч төр чи ямар мэдээлэл вэ? Би ч одоо энэ хүүхдүүд дээр бас зарим дээр нь мэдээлэл байхгүй байхгүй хэцүү шүү. Чин утга тий. Монголчи явахтай чин утгийн үед миний санаж байгаагаар Монголын саксан бөмбөгийн холбооны тухайн үед супер лиг гэж болчихсон да. Одоо 50 руу тухайн үед бол яг 50 руу нэлээд олон тоглогчид явсан шүү дээ одоо. Саруул Эрдэнэ Баясаа тэргүүтээ
Тий. Тэрний дараагийн төлөвлөлт болоод яг тухайн үеийн саксумгийн холбоонд ажиллаж байсан хүмүүсийн бас одоо бодлогыг хүрээд тухайн үед бол төгсөөх нэрийн бичиг байсан, тулгаах байсан. Тэр холбоон дээр мөнх хөлцгийн чин хотог гэж залуу ус яг хэлчихв. Юу Тайван руу явж ирсэн. Тэгээд тэр тамирч маань буцаж ирээд ингээд драфтын 1-р сонголт болоод орж ирж байгаа. Тэгэхээр чин хотгийн хувьд Вайса энтриг бол нэлээд сүүлд явсан. Яг нарийн сайн оны нь санахгүй байна. Тэгээд тийм залуу байгаа. За хоёроор Дархан United Evilт-ийг авсан. За Brothersburg 3-аар даваад оржиг тоглогчийг авсан байна. Даваад оржиг чи юу нэр нэрж байна? Даваад оржийн хувьд юу одоо драфт сонгогдсон тоглогчдын дундаас бол насны хувьд бас нэлээд одоо хамгийн одоо насны хувьд одоо арай өндөр гэх юм уу? Тийм. Бидний үеийн залуу. Мөнх хотын даваад орж гэдэг. Нэлээд гоё тоглолттой. Тэгээ ерөөдөө нөгөө сонирхчдын лигт бол маш амжилттай тоглож байсан. Маш тесрэлттэй. Тогтдог. Ямар ч бидний үеийн тэр тогтдог залуучууд зөвхөн төлөвлөсөн. 95 оных санагдаж шүү. 95 оны 96 он. Тэгээд даваагийн хувьд драфтын үед бэлтгэл хийгээд Brothers ямар ч байсан 3-аар сонгогдсон байгаа. Энэ драфтын бас онцлог үйл явдлуудын нэг шүү. Ялчгүй. Одоо энэ бус тоглогч нар дандаа залуу тоглогч нар байгаа даа. Тэгээд даваагийн хувьд бол та яг харуулт мэтэндээ Батист ч юм уу ингээд сонирхчдын лигүүдэд бол айгуу сайн тоглож байсан ийм залуу байгаа. За өөр чамд онцлог рүүки гэвэл юм байна. Драфтд сонгогдсон тоглогчдоос. Энд чинь бас одоо жоохон хүүхдүүд бас их байгаа. 17, 16, 17, 18 тал тэгсэн мөртлөө энэ жил магадгүй лиг тоглохгүй хөгжлийн лиг рүү дэгээ тоглолцоод бас жоохон бэлтгэж байгаад орж ирэх хүүхдүүд бас нэлээд байгаа юм шиг байна, тийм үү? Тий. Тэгээд ерөнхийдөө нөгөө драфтын одоо манай нөгөө Хасл гэдэг одоо нөгөө Монголын саксны гоё зүйлүүдийг хийгээд залуучууд байгаа үстэй. Драфтын бас нөгөө драфт экспресс энтриг хийгээл ерөнхийдөө драфт дээр тоглогчдуудыг райклж хэлсэн. Оо тийм бид ч гоё юм гаргад юм байлээ. Тий. Одоо бид нар чи яг нөгөө үеэ мэдчихэж байгаа учраас. Гэтэ яг тэрнээс бол драфт бол жоохон эргэсэн талтай. Бас 1-р сонголтын дээр одоо эрдэнэ байсан уугүй юу гэж нөгөө бөөл нэг гарч ирсэн. Гэхдээ тэр бол зүгээр нөгөө нэг тийм муухай талаараа биш. Гоё талаараа нэг шоу маягаар гоё явсан. Яг гоо эндээс онцлог тоглогч гэхээсээ илүү энэ жилийн драфтын тоглогчд бол нэлээд жигдхэн санагдсан гэдэг бол энэ жилийн ч одоо даахных шүү дээ. Тэгээд дөрөв дээр одоо хоёулаа ингээд нэгээр нэг дурдаад явчвал болж байна. Дөрөв дээр Баярагийн Хорцоотер гэж залуу байгаа. За өнгөрсөн жил энэ драфтын орж ирэхээс өмнөх оюутны лигийн 2 жил дээр бол нөгөө оюутны Синдрелагийн үлгэр гэж байдаг шүү дээ. Тэр шиг оюутны лиг дээр төмөр замын дээд сургуульч нь Синдрелагийн үлгэрийг хийгээд 2-р дивизионоос гарч ирэнгүүтээ шууд 1-р дивизионд хүрэл аваад тэр багийн лидер тоглогч байсан. Баярагийн Хорцоотер гэж залуу байна. Тэгээд өөрөө ч буруу санаагүй Сэлэнгийн хөгжил санагдаж байна. Тэгээд дараагийн тамирчин болохоор Төмрийн Тэмүүлэн гэж залуу байгаа. За Сэлэнгийн үг Сэлэнгийн багт орсон гэсэн үг шүү дээ, тийм үү? За ер нь би тэгж л ойлгосон. Яг нутгийн усаараа бол тийм. Гэхдээ яг нэг Сэлэнгээс тоглож байсан үгүйг нь мэдэхгүй. Оюутан лигт бол ямар ч байсан төмөр замын дээд сургуулиас тоглож байсан. 1-2 номерын байрлал дээр тоглож байсан. Солгой залуу. За Төмрийн Тэмүүлэн гэдэг залуу бол одоо өсвөрт бас тоглож байсан. Өсвөрийн сагсан хүмүүст одоо бас сайн байгаад байгаа. Modern Wolves гэдэг хожиж шүүхч гэдэг байсан Отгон Баатар асуулт зорилгочтой. Modern Wolves багийн бүтээгдэхүүн. Wolves бол ер нь хүүхдүүд бэлтгэдэг сайн санагдаад байгаа ш надад бол их олон насны дээр нь хүүхдүүдийг багаас нь их бэлдэж байгаа харагдаад байгаа тий. Тэрний одоо яг бүтээгдэхүүн юм уу да. Одоо нөгөө өнгөрсөн жил лигт орж ирээд цойрсон А2 байгаа үстэй. Тий. Азагийн гарааны холбогч байсан. Азаатай хамт Пикэн Pop гэдэг байсан. Хоёр доо. Тэрний одоо яг холбогч нь. Сая зуны лиг дээр бас Бison тоглосон. За тэгээд араас нь гардууд бол пүрүү хишгийн буяар явчих гээд одоо юуны Мөси залуу бас оюутны лиг тогтвортой олон жил тоглосон. За араас нь Болтбатрын шинэ 2 гэдэг тамирчныг бол Apes авсан юм байна. За Choi Jumps-ийн баяр тогтох Miners болохоор бас эндээс 2 сонголт хийсэн байгаа. Choi Jumps-ийн баяр тогтох болон Эрдэнэ Олтын Хос 2 гэдэг. Miners бас энэс гадна бас нэг рүүки тоглогчтой гэрээ хийсэн байсан. Тэгээд санхүү эдийн засгийн сургууль тоглож байсан нэг тоглогч болон за юу баяр тогтох ч надад санхүү тоглож байсан залуу. Тэгэнгүүт бас тэр одоо Синдерелла үлгэр хийдэг. Синдереллагийн драма хийдэг тэр одоо төмөр замын дээр сургуулийн багийн Батэрдэн гэдэг 3 дээр тоглолт, 2-3 дээр тоглолт тэр залууг бас авсан байсан. За тэгээ араас нь 9 дээр инх Тэмүүлэн. За металл дээр орж ирсэн залуу байгаа. За энэ залуугийн хувьд за би санацаа бас оюутны лигт ангаахын ухааны их сургуулиас дахин нэг удаа ингээд төрөн гарч байгаа шилдэгүүдийн нэг гэж харж байгаа. Бас нэлээ ямар байрлал вэ? Инх Тэмүүлэнгийн байрлал. Инх Тэмүүлэн за яг оюутны лиг дээр бол ерөнхийдөө 3
Дөрөвч орж тоглож болох боломжтой. Нэлээд нуруу өндөртэй. Дээд лиг дээр бол ерөнхийдөө 2-3 юм хамгаалагч тоглолтын байдлаар дээр л тоглох байх гэж байна. Тэгээд бас оюутны лигт бол 1 жил үнэхээр яалтчгүй 2 жил цайрсан доо. Оюутны лигийн оноо авалтаар бас дээгүүр явж ирсэн. Тэгээд яг бас нөгөө олон лидертэй тамир багууд гэж байгаа шүү дээ. Дүүгээ ерөөсөө Монгол зэг сургууль юм те. Тэднээс илүүтэйгээр бөмбөгний мэдл бол маш их байсан. Тэрийг гэхдээ сайн ашиглаж чадаад бас ангаахаас төрж байгаа дараагийн гой тоглогчдын нэг юм болоо үс харсан. За 11 дэх сонголтыг бол аврагууд шууд дараалж авсан. За энэ чинь ингэж snake маягаар явж байгаа юм байна шүү дээ. Тий, ер нь бол тэгж байгаа. Бас нөгөө амжилтаараа сүүлд орсон багуудаар авч байгаа. Тэгээ нэгдүгээр сонголтыг мэдээж одоо өнгөрсөн жилийн TLG амжилт буюу гарц тулгад асгалжуулагчтай. Одоо энэ жилийн авсан баг тий. Yes TLG авсан юм байна шүү. Тэрийг нь дахиад дуртахад. За 10-11 дээр болохоор юу хоёулаа шууд high school одоо буюу 10 жилийн хоёр тоглогч авч ирсэн. Нэг нь Logarithm Titans гэх багийн тоглогч. Нөгөөх нь за сагчтаараа алдартай хуучны Mon Magnet-ийн 23 гэдэг алдартай сургууль байгаа шүү дээ. 23-аас авч ирсэн мөнх шиг болон Logarithm-ийн мөнх хэлэг гэдэг хоёр тоглогчийг хөлгүүд авсан байгаа. За тэгэхээр хөлгүүдийн бас нөгөө яг удирдлагын бүрэлдэхүүн дээр одоо тэгээд хоёулаа драфтыг төгсгөлт нь ярихад удирдлагын бүрэлдэхүүн дээр энэ тоглогчид байгаа юу үгүй юу гэдгийг баг дараагийн дугаараар бас нэгтгэж яриул зүгээр юм санагдсан. Одоо удирдлага маань 10 сарын 12-нд эхэлнэ. Тэгээд 12-нд эхлэхээс өмнө бол багууд эцсийнхаа мэдүүлгийг ер нь нэлээд дөхүүлж өгөх гээд шүү. Тэ? Тий, ер нь тулгацлах баг. Ягаад дээрээс нь өнгөрсөн жил солилцоо 8-ны цонхтой байснаас гадна багууд доороо зарим багууд хөгжлийн лигийн багтай байгаа учраас одоо баг тамирчид гівдэж мөрцсөн тохиолдолд хөгжлийн лигээс дээшээ доош авах тохиолдол зүгээр гарч магадгүй гэж харж байна. Зөв. Тийм болохоор бас нөгөө хуучин шиг шууд ингээд юу ялчихгүй л гэсэн үг юм байл. За дараас нь 12 дээр төгс булганы бэлгүүн баяр гэж залуу байгаа. За металл сонгогдсон гэхдээ Дархан United баг руу явсан. Угаасаа яг Дархны унгууг тэгээд Дархнаас тоглож байгаад юу их сургуультай Эрдэнэбүрэг багш нар Монгол Цэг сургуулийн Шонхрол багийн гарааны төвийг 4 жил бол хийсэн дээ. Ер нь 3 жил хийсэн. За араас нь майнерс дээр Эрдэнэ улсын хос баяр гэдэг тоглолтыг сонгосон. За майнерс дээр бас дөрөв Бат Эрдэнэ гэж залуу болсон дээр нэгдсэн байгаа. Дөрөв ярьж байсан. Арын тоглолт болохоор за 14 дээрээс Айц Эвс багц сонгогдсон. Нямдорж Эрдэнэ. За Нямдорж Эрдэнэ бол бас Саксны тим юутай. Саксны гэр бүлийн хөгтчтэй. Хуучин худалдаа удирдлагын сургуулиас гаяат цэвэр болгочийн удирдлагаар тоглож байсан. Солгон Явка Нямдорж гэдэг. Маш гоё хамгаалттай. 2 номерын нэг 2 номерыг тоглодог байсан. Энэ хүний хүүн байгаа. Нямдоржийн хүү Эрдэнэ гэж залуу байгаа. Тэгээ одоо та бүхэн маань сайн мэдчихвэл олоосын мастер даваад ирж мөх төвчний бас дүүн гэсэн үг. Хамаатны дүүн ойрхон. Тэгээ би энэ хүүг сандгийн яг тэгэхээр манай AB маань Кокшузаны хааланд яг хэний Хамкагийн бэлтгэлийн араас ордог байсан байхгүй юу? Тэгэл Ямка ч хүүхдээ нэлээд шахтгал байсан ямар ч миний санаж байгаагаар. Одоо дүүн ус сүрийн сагсан бас л божигнуулж байна да. За дээрээс нь энд орж ирсэн залуучуудаас нэг давуу талтай нь Эрдэнэний хувьд оюутны лиг төрүүлээд оюутны лигийн бас шилдэг тоглогчоор шалгасан. Оо за. Ийм тамирчин байгаа. Тий. За гэхдээ яг нөгөө Эвсийн энэ жилийн бүрэлдэхүүний зураг хөргнүүд яваад те ер нь урьдчилан байдлаар жижиг мэдээлэлүүд орж ирж байхад бол Эрдэнэгийн мэдээлэлүүд бол харагдахгүй байлээ. Тийм, гард бол бас араас нь сонголт авсан. Тэгээ гардын хувьд ялчгүй буяа явж мөх сайхан гэдэг хоёр тамирчин. Одоо л багийн нэрийг нь бас зөв ярьж одоо хэвших ёстой юм билээ шүү дээ. Тий. Гард байгаа болсон. Visage Knights. Тий. Одоо Alpha-саар Visage Knights болсон. Тэгээ энэ дэр нөгөө нэг хуучин драфтын нөгөө нэг логог нь авсан зэрэг яг хэлцгүй нөгөө гардын лого байгаа. Sorry миний мөрөө. Би холбоонд байсан зургийг л бэлэн зураг авцсан. Тийм. Гардын хувьд одоо ялчгүй Visage Knights буюу Visage Хүлэг Баатруу гэдэг нэрээр лиг тоошн өгдөгтэйгээр орж ирэх бэлэн болсон байгаа. Одоо ороос ингээ хоёр тоглож авсан байна. За арийнхын тоглогчд бол тэгээд 16 дээр Бison аяр зуны бэлэг жаргал. За 17 дээр юунууд Боднос, Сэлинг Боднос, Баасангийн авир мэдээ. За миний санаж байгаа Shiftis Акотодод оюутны лиг тоглож ирсэн тамирчин. За араас нь 18 дээр Brothers Сандаг зургийн бат бүлэг. За 19 дээр Дархан United Эрдэнэ сайхны пүрэв дөрж 20 дээр Солонгын мөнх хүслэн гэсэн сонголтыг YesTLG гэсэн багууд хийж энэ жилийн драфт авах ёсоор өндөрлжээ.
За энэ бол эрэгтэй драфт шүү. Эмэгтэй драфт ер нь эмэгтэй лиг ч гэсэн бас хоёулаа ер нь явандаа ирнэ. Гэхдээ өнөөдрийнхөө дугаар дээр бол хоёулаа бүгдийг нь баз ярихад бас цаг хугацаа хэцүү. Дээрээс нь бас мэдээллийн хувьд гэсэн жоох юу учраас эмэгтэйгийн хувьд бол хоёулаа лиг ихсийн дараа бас нэг тодорхой хэмжээнд ярьжээ гэж би бодоод байгаа. Бас нэлээд сонирхолтой гоё юмуд бас болж ирсэн. Эмэгтэй драфт дээр чинь хин нэгээр гарсан байлаа да. Хинжирмаа гэдэг охин одоо нэгээр сонгогдсон байсан ямар ч байсан. Тэгээд эмэгтэйгээ бол бит хоёул бол хаяхгүй гэдгийг би бол үзэгчтэй бас хэлмээр байна. Эмэгтэй тоглолтуудыг бас онцлог зүйлүүд болох юм бол бас ингээ мэдээлээд явна гэдгээ бас хэлэхгүй бол эмэгтэйг хайж болохгүй шүү дээ. Эмэгтэйг хаяхгүй одоо угаасаа энэ жилээс эмэгтэй лигт явж байгаа. Тэгээд ерөнхийдөө бас өнгөрсөн жилүүдэд бодвол бас цалингийн хувьд ч юм уу те хангамжийн хувьд дээрээс нь тоглолт болж байгаа газрын хувьд эмэгтэй лиг бол нэг ерөнхийдөө нэг хаягдахгүй тал руугаа их гоё болж ирж байгаа. Тийм учраас тэгээд дээрээс нь одоо эмэгтэй лиг дээр ч бас яг нэг хувилбар комбинацийн тулаан гэсэн нэг амир болж шээ. Ур чадрын зөрүү нэг байхгүй. Тийм болохоор эмэгтэй лигийг бол хоёулаа байнга мэдээлэлд явуул бас илүү сонирхолтой. Тийм. Гэхдээ өнөөдрийн дугаагаар бол үзэгчтэй ойлгороо бит хоёр бол зүгээр одоо энэ лиг маань эхлэж байгаа учраас бас жоохон бэлтгэл ажлыг жоохон яарвчлаад ер нь жоохон одоо энэ манай энэ график ч гэсэн ер нь бол зүгээр нэг юм туршлагын шатаар л явж байгаа. Туршлагын дугаар гэж ойлгож байгаа. За хоёлоо ерөнхийдөө одоо анхны албасын драфтыг бол ингээ базчлаа. За шинжлэх хөдөлгөөн. Одоо их л юм боллоо миний харснаар бол ер нь. За тэгээд хамгийн том шинжлэх хөдөлгөөн бол одоо миний хувьд бол өнгөрсөн жилийг хүртэлх ингэж Монголын дээдлигийн түүхийг ингээ харах юм бол ирж тоглосон импорт тоглогч нараас магадгүй хамгийн номер 1 миний хувьд бол номер 1 нь байх. Pendarvis Williams байсан. Тэгээ Pendarvis Williams одоо Эрдэнэ Майнерсаас явсан энэ одоо мэдээ бол магадгүй хамгийн том нь байв да. Тэгээ миний хувьд ч гэсэн ерөнхийдөө шууд лигийн нөгөө хөснөх тов заяа нөлөөлөх үс бас солилцоо байвал гэж бодлоо. Одоо бид нэр солилцоо ярьдаг байсан бол өмнө солилцоо ярьдаг байхад одоо Монгол тоглогчдыг ярьдаг байсан шүү дээ. Энэ жилээс Легонор тоглогчдын солилцоог ингэж ярьж эхэлж байна. Энэ нь бас гоё дэвшил юм уу да. Тэгээ бас яг ч Pendarvis Williams бол тоглосон жилүүддээ бол одоо яг тоглосон жилүүддээ тухайн жилийн хамгийн шилдэг Легонор байсантай бол энэ ч марахгүй шүү дээ. Талбай дээр үзүүлэлтүүд, довтлогооны хувь. За тэгээд дээрэс нь одоо нөгөө багуудаас хамт тоглож байгаа тамирчдаас нь сонсохоор үнэхээр хувийн сахлах хот аягүй маш сайтай. Хоолн дээр анхаардаг. Яг мэрэгжлийн тамирчил гэж байна. Тэгээд ялчгүй нөгөө одоо Африк тоглогчид монголчууд бас нэг хувийн сахлах хот жоох муутай тиймэрхүү асуудал байдаг шүү дээ. Тэнгүүд Бенегийн хувьд болохоор ерөөдөө Америкун тэнгүүдээ дээрээс нь Европод олон жил тоглолцсон. Бүр тийм одоо нэг монголоор байвал нэг класс суудсан. Үнэхээр гайхалтай мэрэгжлийн тамирчин гэж хамт тоглож байгаа тамирчдын хувьд бол магтаж ярьдээ шүү. Тийм их мэдээлэлүүд байна. За очсон багийн хэлий. За BCH-ийн хувьд бол нэр лого, ерөнхийдөө спонсор, ивент тэтгэлэг, брендинг гэж цоо шинээр өөрчилсөн. За энэ бол маш их хил ам дагуулж байгаа. Гэхдээ Монголын загсанд бол байдаг зүйл. Гэхдээ инглигээд одоо тэр багийн мөн чанар нь арилжна гэсэн үг бас би шидийг үзэгчдээс ойлгох хэрэгтэй. Манайхан бол яг нөгөө хилээд сурчсан, хараад сурцсан зүйл нь ингээ өөрчлөгдөхлөөр мэдээж ингэж гинтийн шокны байдалтай хүлээж авч байгаа байх. Манай Эрдэнэ Баясгалан маань BCH-ийн ахлах тасчлуулагч болсон мэдээ байсан уу да? За тэрэн дээр бол яг нөгөө одоо Монголын хатан дээр хоёулаа нэг хүлээх юм болохоор яг албан ёсоор мэдээлэлүүд шуум яваад байгаа юм шиг байлээ тий. Шуум бол байгаа ялчгүй байгаа. Тэгээ би яг нөгөө сая нөгөө хинтээ баясаатай холбогдъё гэдээ бас ингэ битсэн. Баясаа бас за хүмүүсээс асуугаадахыг гэж байгаа байхгүй. Тэгээ энэ бас шалтгаантай ягаад тэгэхээр яг баттай болсон мэдээллийг л зарлахгүй бол болохгүй шүү дээ. Нэвтрүүлгээр ямар нэг юмар орж явах үедээ. Бас хил аманд орно энэ чих эвгүй зүйл учраас бас яг хоёлоо бол шуум ярьж болж юм те. Энэ хүмүүс маань бас хамаагүй батлагдаагүй юм ярьж болохгүй учраас бас шуум гэдэг талаас нь л ярьсан зүгээр баг л та одоохондоо. Тий, ерөнхийдөө тийм одоо магадлалтай байна. Одоогийн байдлаар бол. Ааха. Тий. Гардуудын хувьд бас өнгө төрхөө нэлээд өөрчилж орж ирснээс гадна нөгөө лигийн одоо медиагийнээр бас нэг тамирчны яриаг сонсоод миний хувьд бас жоохоо эвгүүл болж илаа. Яагаад олон улсын мастер Ойнцгийн ууган баяр гэж тоглож байгаа. Миний айгу сакс үзэж өссөн үе одоо нөгөө топ 5 одоо Marvel-ийн баатар гэдэг шиг Монголын саксны миний айгу үзэж өссөн үе топ 5 баатарын нэг нь энэ жил бас ингээд зодог тайлнаа. Энэ жил сүүлийн үйлрэлэх магадaltaй гэсэн бас өгүүлбэрийг хэлж илаа. Тэгээд тийм учраас ер нь одоо олон улсын мастер Батагийн мөнх болтын үед гэсэн яг л энэ хоёрын хувьд л хамт олон жил явсан учраас миний хувьд бол одоо энэ жил BCH Knights багийн хувьд маш чухал үйлрэл гэж харж байна.
Одоо хоёр Тэгэлгүй төшиг ах уу тулгуур чин баг хоёр нь хоёулаа тэгээд энэ хоёр маань хоёулаа бас өнгөрсөн үйлрэлч гэсэн бас тодорхой хэмжээний минутыг гаргаад уугаач нь бүр плей-офф хараанд хүртэл гараад ингээл янз бүрийн юмнууд ингээл болоод ингээл яг хуу бэртлэгэнтлийн асуудал юмнууд байсан ч гэсэн тэгтэл ямар ч үсэн одоо юу гэдгийг албан ёсоор сарлж байгаа нь өөрөө бас нэг юм шинэлэг зүйл болж байна. Тэгээд энэ үйлрэл нь түүний өв сүүлийнх гэдэг утгаараа одоо бас ингээд тулд болгон үнцэнтэй байхаар ч юм уу жишээлбэл тий. Ялангуяа одоо энэ багийн олон жилийн үнж фэн үү. Тэр одоо би ч одоо 2006 онд Эмбатокийг хийж яхад Лино Ирчэн манай нэвтрүүлгээр ороод нөөрэө болдоогоос би бас ярилцлага аваад бас дөнгөж гарч ирж ирсэн үе байхгүй энэ хоёрын. Тий. Чингээ бүхэл бүтнийг үе солигдож байгаа бол одоо бас нэг үйлрэл үе дээр бид нар яваад байна л да тий. За хоёулаа ямар ч сан аваргуудаас эхлээд явъя. Тэгвэл BCH Nights юм. За аваргуудын хувьд мэдээллүүд бол аваргуудын хувьд өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн дээрээс лигийн 2 удаагийн шилдэг хамгаалалтын тоглогч Спортын мастер Ганлын бэлгүүн. За буцаад хуучин буурин дээрээ буюу хуучнаар одоогийн BCH Nights. За энийг бүр ингээд тодтогч ингээд ярихгүй болыг удахгүй хоёлаа дасчих. Одооноос эхлээд хоёлаа дасахгүй бол одоо үзэгчд дасахгүй шүү дээ. Тий, хоёлаа эхлээд ерөнхийдөө BCH-ээр л явъя дөө. Тэгээ BCH Nights баг руугаа буцаад явсан байгаа. Тэгээд бидний хувьд бол угаасаа хөлгүүдтэй 1 жилийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусаад BCH Nights руугаа буцаад явж байна. За одоо хөлгүүдээс явсан тоглогчдыг ярьж байгаа. Тийм учраас дараагийн тоглогч бол одоо хөлгүүдийн бүрэлдэхүүнд бас авраг авсан. За хөлгүүдийн бүрэлдэхүүний бас авраг авахад бас чухал тоглогчтой нэг байсан. Гамбатрын насан туршид гэдэг 1997 онд төрсэн Багнуур дүүгээс гаралтай юм загсан богчин маань Эрдэнэт Майерс багийн бүрэлдэхүүн дээр медиа дээр харагдлаа. За ийм хоёр тоглогч бол явсан байгаа. За хөлгүүдийн хувьд энэ жил гэрээгээ сунгасан тоглогчид гэвэл за олон улсын жил мастер Утганбаатарын сэргэлэнтэй 3 жилийн гэрээ сунгасан гэж өөрсдийн Facebook хуудасаар аль бисаар мэдээлсэн. За мөн багийн түлхүүр тоглогч. За энэ багийн тулга олон улсын мастер Баттөвчний бэлгүүн 1 жилээр гэрээгээ сунгасан байлээ хөлгүүдтэй. Тэгээд энэ нэг бол ерөнхийдөө бас ойлгомжтой байсан баг гэж бодож байна. За харин нэг Леброн Джеймс шиг юм яваад байгаа юм шүү. Леброн ч экстра 1-2 жилээр гэрээгээ сунгаал яваад байгаа шүү дээ. Тий. Би энэ дээр бол ерөнхийдөө итгэлтэй байсан л та. Тэгээд 1 жилгээ дахиад сунгасан байна. За харин хөлгүүдийн бүрэлдэхүүний бүтцүүлэлтийн хувьд өнгөрсөн жил бас авраг авахад их түлхүүр гол үүргүүдийн нэгийг за хамгийн гол гэж хэлэхэд бас хэцүү шүү дээ. Бүгд одоо гол тоглогч нар. Гэхдээ маш том үүргийг гүйцэтгэсэн. Олон улсын мастер Даваадар Жимөг төвшин энэ жил багтаага дахин 1 жилийн гэрээ байгуулад за тэр дундаа бүр багийн ахлагчаар тоглох. Ийм зүйлсүүдийг өөрчлөлтийг хийсэн байна. Тэгээ багийн ахлагч бол одоо энэ жилээс Мөнх төвшин олон улсын мастер Мөнх төвшин гэдэг тоглогч маань хөлгүүдийн багийн ахлагч болж байгаа юм байна. За аваргуудын хувьд юм байна. Би үзэгчтэйгээс мэдээлэл өгчөд импортуудыг хоёулаа нөгөө нэг дараагийнхаа дугаараар бүр ингээд туссан сайхан танилцуулъя. Импортуудын хувьд ч гэсэн бас мэдээллүүд маань бас хагас тутуу бас яваад байгаа заримдаа. Ирсэн хэдэнч байгаа, ирээгүй хэдэнч байгаа, яригдж байгаа тоглогч ч гэсэн байгаа. Заримдаа импортууд хүртэл одоо юу гэдэг улирал эхэлсэн хойно ч гэсэн ирдэг. Тэгэхээр дараагийнхаа дугаар маань хоёулаа бас яг улирал эхлэхээс өмнөх нь нэг оруулъя гэж бодож байна. Тэргээрээ бас хоёулаа бас үлдсэн одоо асуудлуудыг ялангуяа импорт тоглогч нарыг бас ярих гэж бодож байгаа учраас Монгол тоглогч нарыг шилжиж хөдөлгөөнд илүү анхаарч гэж бодож байна. За дараагийн баг юун дээр бишрэлт медаль дээр би бас нэг хэдэн нэг товч мэдээлэл өгчээ. Тэгээ бишрэлт медаль маань бас өнгөрсөн жил аврагын төлөө бол гарч үлдсэн. Ер нь бол өөрсдийнхөө амжилтыг нэг шатаар ахиулсан гэж бас хэлж ер нь болох бах. Гэхдээ бас шилжилт хөдөлгөөн алдсан тоглогчдыг харахуул бас эвгүй шүү. За юуны өмнө дэлгэр нэм маань ер нь бол 2-3-аар сонгохоор шийдсэн юм шиг гэж би ер нь ойлгосон. Тэгээд одоо энэ үлрэлийн бүрэлдэхүүнд бол байхгүй байгаа. За цэлмэгийг Эйпс алдсан байсан уу да тий? Тий, цэлмэг буцаад Эйпс руу. Энэ бол яг баталгаатай. Тийм, буцаад яг Эйпс руугаа явсан гэсэн мэдээлэл бол баталгаатай болсон байсан. За тожилд орж сайн баяр Адиас суран идэр сайхан гэсэн дөрвөн тоглогчийг бас алдсан гэсэн юм одоо мэдээлэл бол байна. Энэ дөрөв хаашаа явчих чон дээр мэдээлэл байна уу? За одоохондоо нөгөө яг яг ойлгомжтой яг багаас явсан тоглогч гэвэл цэлмэг байгаа, Адиас сүрэн байгаа, идэр сайхан байна. Энэ гурван тоглогч идэр сайхан бол одоо хөгжил лигийн сэлэнг боломж руу явсан. За Адиас сүрэн бол одоо яг бүр тэнүү үлцэн металл байхаас ахуулаад Sprite-ийг те бүх хөгжлийн шатанд нь тоглож явсан энэ залуу маань ямар ч байсан энэ жил энэ багтаа тоглохгүй гэсэн мэдээллийг бол сошиал платформ дээр тавьсан байсан. За сайн баяр буюу одоо нөгөө багийн шидэгч бас нэг ройл хамгаалагчтай нэг байсан. Сайнагийн хувьд бас ямар нэгэн мэдээлэл байхгүй.
Тэгээ энэ жилийн багийн бүрэлдэхүүний зурагч юм уу медиа дээр ер нь харагдахгүй байгаа. Харин багтаагүй байсан тий зурган дээр байхгүй л харин. Тий өнгөрсөн жил нэг жилээр бас яг гэрээгээ хийжсэн. Тий тожил дөржийн бас багийн бас медиа дээр ч юм уу мэдээлэлүүд дээр байхгүй. А тэгээ 3 эсрэг 3-ны хувьд бол яг бас нөгөө яг энэ жил 3 эсрэг 3-ын яг ингээд 5 тоглож байгаа шүү дээ. Тий. Монгол шигшэг төлөвлөлдөг. Энэхүү 5 тоглогч маань яг лигт тоглох уу үгүй юу гэдэг асуултыг бас олон хүмүүс асууж байна. Яг одоогийн байдлаар яг 100% тодорхой хариу гараагүй байгаа ч гэсэн багуудын медиа дэй өдөрлгүүд дээр бол ерөнхийдөө харагдахгүй байгаа. Тэгээ би бол дэлгэр нэмэг бол барыг тоглохгүй гэдэг ер нь мэдээллийг ер нь ойрын их сурвалжаас авцсан шүү. Гэхдээ бас яг Баттай бол зарлахыг хүлээе. Одоо хүртэл ямар нэгэн пост аль тал нь хийгээгүй байна. Тоглогч тэр багч тэр аль нь хийгээгүй байна. За бишрэл металлын хувьд бас дугуйр эрднийг авсан одоо мэдээлэл байна тийм үү? Бизоноос. Тий. За мөн Бизоноос пүрэв доржийг авсан мэдээлэл байна. Монголын баг буюу одоо өнгөрсөн жилийн лигт өрсөлдөд хасагдсан одоо Монголын багаас Баянбаатарыг авсан гэсэн ийм мэдээллүүд байна. Эдгээр ер нь хэр баттай байна? Дугуйр эрдний хувьд бол баталгаатай. Ерөнхийдөө багийн үндсэн бүрэлдэхүүнд ороод ирсэн байгаа. Дугуйр эрдний хувьд бол 2000 онд төрсөн. За оюутны ах удаа бол Моалтусаас оюутны лигийн дэд даваргыг бол айгүй маш залуудаа төгсөж явахдаа хүрчээсэн. За тэгээд одоо нөгөө тав дээр сайн мэд жавхлан туслан дээр нөгөө шигшээгийн бэлтгэл гардаг байхад одоо манай яг 2098-аас 2002 оны одоогийн залуучууд байгаа шүү дээ. Нийтээ одоо зөндөө залуучууд байгаа. Энэ залуучуудтай хамт бэлтгэл хийж явсан ийм төвийн тоглогч бол энэ жилээс албан ёсоор металлд ирсэн. За тэгээд металлд дугуйр эрднийг ирсэн гэдэг мэдээг хараад ерөнхийдөө бас одоо төвийн бариллаа хүчээ за зулаадах чинь удаа гэж харсан. Пикийг орлож гин удаа гэж би бол харсан. Тий. Тэгээд металл дээр дахиад нэг тоглож байгаа нь одоо зөндөө 3 тоглож байна. Тэгээд Баянбаатарын хувьд бол ялцчихгүй Монголиас багийн өнгөрсөн жилийн багийн бас онооны лидер байсан. Тэгэнгүүт Баянбаатарын хувьд бас сүүлийн 3-4 жил ингэж цойлж гарч ирж байгаа. Насны хувьд бол Баянбаатарын хувьд 1994 байна 95 онд төрсэн тамирчид шиг санагдаж байна. Тэгээд нийтлээ сүүлд бас нэлээд тодорсон. Тэгээд бас энэ жил металл хэр үр нөлөөгөө өгөх тал дээр бас миний хувьд бас нэлээд сойрхолтой санагдаж байгаа. Яг нь зүгээр үнэхээр ур чадвар одоо тэр дайчин чанар маань дундын зай шийдэлтүүдийн хувьд үнэхээр гайхалтай. Гэхдээ нөгөө өнгөрсөн жил Монголиас багт маш олон минутыг өнгөрүүлж байсан. Тэнгүүтээ багийн бас нөгөө бөмбөгний мэдл бол түнд байсан. За энэ жил багийн яг нөгөө одоо рол тоглогчийн үүднээс хэрхэн тоглох вэ гэдэг бас сонирхол татж байна. За бас боломжийн маш үнэхээр боломжийн одоо солилцоо наймаа гэж харж байгаа. Баянбаатарын хувьд бол. Дугуйр эрдний хувьд бол мэдээж сул байрлал дээр хүн авчирж байгаа. Тэгээ төвийн байрлал дээр бас яаж тоглох нь сая пресизн геймээр бас харагдсан. Тэгээд одоо цаашдаа удирдах хэрэг бүр тодорхой харагдах байна. За пүрэв дорж гэж залуу байгаа. Өнгөрсөн жил Налах Бизон багаас тоглосон. За ерөнхийдөө бол Итүгэн баяр цагт багшийн бүтээгдэхүүн. За пүрэв доржийн хувьд бол та яг одоо нөгөө харуул маш гоё тесрэлттэй, бие үнцайтай. 3-4 дээр тоглох боломжтой ийм залуу байгаа. Тэгээ бас нөгөө ахиулах зүйлсүүд бас байж л байгаа. За тэгээд драфтаас их тэмүүлэнг авсан. Иймэрхүү байна да. Тэгээ явсан тоглогч дээр бол ерөнхийдөө яг олон минут тоглож исэн гэвэл Сэлмэг, Сайн Баяр, Ясүрэн гурван байна да. За BCH-с явсан Тэлмэн хаашаа орчив? За Тэлмэнгийн хувьд энэ жилийн лиг дээр за BC Тэлмэнгийн хувьд анхны лигийн гараагаа бол мэдээж та бүхэн мэдж байгаа. Ерөнхийдөө нөгөө одоо өсвөр мөсрөөс би бүр сайн мэднэ л дээ. Өөр хангаа ангиас тоглодог байсан ийм залуу байгаа. Тэгээд их сургуульд ордог гэж хэлээ. Ингээд тодорхой ерөнхийдөө ингээд товчхомж дэлгэргүй байсан зүгээр байсан яхаа. Зүгээр. Ерөнхийдөө өсвөртөө тийм өөр хангаах тоглодог байсан ийм залуу. Тэгээ өөр хангаа гээд нөгөө Спайклигийн баг байхад нэлээд тоглодог байсан. Өөр хангаа арийнхын нэрийг мартчихсан. Ямар ч өөр хангаас тоглодог байсан. Тэгээд араас нь яг оюутан болж ирээд Мишагийн амар жаргалт асгалжуулагчийн удирдлагын мэдээлэл холбоо технологийн сургууль буюу шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяа MKTS гэдэг сургуулиас тоглодог байгаад за мэдээж шүтээсийн шигшээдээ багтаад за шүтээсийн шигшээ баг лигийн тэжээнд оролцох үеэр бас TS-ийн бас лидер тоглогчийн өөрөөр дээрээс орж ирсэн 1994 онд төрсэн энэ тамирчин. За үүний араас мэргэжлийн одоо сагсан бөмбөгийн замналаа болохоор эхлүүлсэн гол баг нь болохоор хуучны гард буюу одоогийн BCH Knights баг байна.
Тэгээд BCH Knights багтаа ерөнхийдөө карьерийнхаа оргил он жилүүдийг өнгөрөөж байна. Тэгээд одоо 94 онд төрсэн тоглож 30 таа. Тэгэхээр 30 таа тамирчин байгаа. Тэгээд одоо энэ тамирчин маань дараагийнхаа замналыг эхлүүлээд бас хэд хэдэн багуудаас санал сонссон юм шиг байлээ. Яг нэг одоо Монголд нэг тодорхой мэдээлэл байхгүй, амд амьдсан мэдээллүүдийг одоо сая яриад иж бас болохгүй байгаа. Тэгээд ерөнхийдөө Налах Бison багтаа бас албан ёсоор гэрээ байгуулад Налах Бison багийн холбоон тоглогчийн байрлал дээр орж ирсэн. Ийм шилжилт хөдөлгөөн болсон байна. Энэ бас нэлийн сүүлд гарсан хамгийн бас онцлог шилжилт хөдөлгөөнд нэг бол байж чадсан. Харин тийм би ерөнхийдөө бол Тэлмэнг бол тоглолтыг нь ялангуяа сүүлийн одоо хоёр лиг дээр харж байхад бол ер нь одоо IQ сайтай тоглох шаардлага байна шүү дээ. Ер нь бол тэгээд яг тэр хэрэгтэй клатч үед бол оноо авах урн нөр бүрэн чадвартай. Тэгээд ер нь бол Бison ер нь гайгүй болчихоо да. Bison дээр санчир байгаа хэвээрээ юу? За одоо нөгөө манай нөгөө Монголын саксны групп байгаа шүү дээ. Хууч олон жил үзсэн нөгөө харцгын фэн уугаах хөтэлдэг. Уугаахын мэдээллүүд бол ерөнхийдөө бас нэлээ өвнөн байдаг шүү дээ. Баргийн 80% онд шүү. Одоо нөгөө Wojnarowski гэдэг шиг уугаахын яг саксны шуумууд бол онд. Тэгэхээр уугаахын мэдээлэлтэр бол Bison-ы бүрэлдэхүүнд байгаа. Одоогийн байдлаар эмчилгээтэй байгаа гэсэн мэдээлэл байсан. Тэгээд ямар ч байсан багийн мураг энэ харагдахгүй болохоор л би асууж байна. Албан ёсны багийн бэлтгэл болон медиа дээр бол ерөнхийдөө ирээгүй харагдсан. Тэгээд тэр тайлбар дээрээс харахад бол ерөнхийдөө эмчилгээтэй байгаа гэсэн ийм зүйлийг үүсгэн. Тэгээд өнгөрсөн жил Bison багт хэдэн жилийн гэрээгээр яаж ирсэн бас тодорхой осны мэдээлэлүүд ороогүй болохоор одоохондоо шууд байхгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ ерөнхийдөө бол одоо нөгөө тэр саксан бүс сонирхчдын групп дээр бол ерөнхийдөө Bison-ы бүрэлдэхүүнд байгаа гэсэн мэдээллийг бол саксан бүс сонирхчдод өгч байлаа. За дараагийн баг мичгээ Завхан Brothers дээр ямар онцгийн ер нь юмнууд болов да. Одоо хоёул ингээ бүх багийг бүгдийг задлж ярих гэхээр бас хэцүү. Хоёул энэ нэвтрүүлгээс хоёр хуваана. Өнөөдөр хоёул энэ хэдэн багууд дээр яриад үлдсэн багуудын хоёул дараагийнхаа дугаараар бас бүрэлдэхүүн зарлагсны дараа бас ярихгүй бол жоохон шуум их ярих гэдэг учраас би бас чамайг ойлгож байна. Гэтэ хоёулыг нэвтрүүлэгч юу вэ штэ мичгээ хоёул өөр нь шуум ярина шүү. Хоёул өөр нь жоохон буу халан шүү. Хоёул өөр нь юм өмд баригдахгүй шүү ер нь. Харин тэгвэл үзэж байгаа хүмүүс маань гоё зөв хүлээж аваад ингээд магадaltaй шуум гэдгээр нь гоё хүлээж аваад тий. За Завхан Brothers дээр юу вэ? Биний харснаар Цэнгүүнээ ямар ч байсан одоо шинэ үлрэлтэд бэлэн одоо хүнд бэртлээс эргэж ирж байгаа үлрэл шүү дээ одоо түүний хувьд. Одоо Clay Thompson гэх юм уу бараг л. Clay Thompson ч нэг хэдэн жил бэртчээд эргэж ирсэнтэй адилхан бас нэг түүний одоо эргэж ирэх үлрэл гэж би энэ үлрэлийг хараад байгаа л да. Тий. За манай хотын Цэнгүүн баярын маань хувьд 1990 онд төрсэн ийм тамирчин. За лигийнхаа гараа гэхээс өмнө бас Саккор багтаа салшгүй холбоотой ийм тамирчин. За тэгээд ерөнхийдөө 3-4 дээр тоглолтог байж байгаа. Сүүл рүүгээ тоглолтынхоо арга барилыг өөрчлөөд шиддэг тоглолт болоод 2-3 дээр давхар тоглолтог болоод ерөнхийдөө бас урд чогны хамгаалтаараа бас нэлээд гарах гэжсэн. Дээрээс нь бас нөгөө одоо клатч үед буюу шийдвэрлэх үед одоо маш олон шийдэлтүүдийг гүйцэтгэж байсан. Ийм хайлайтуудаар бол Монголын саксан бүс сонирхчдад маш даруухан тамирчин болоос үзэгчдийн 3-3 ороод хамгаалтны эрс зэрэг сайжирсан баха тий бас. Тий. Гэтэ ерөнхийдөө миний санаж байгаагаар бол Саккор дээр их л хамгаалтын чиглэсэн тоглогч байсан санагдтыг. Нөгөө одоо strike leader ч юм уу. За тэгээд араас нь TLG 13 харцаг гээл ингээд явсан. Тэгээд одоо Цэнгүүнэгийн маань хувьд бас одоо 2 том гимтэл авсан да. Тэгээд 2 том гимтлийн араас ингээд Монголын өсөлт ингээд эргээд ирж байгаа баяртай байгаа. Өөрөө ч гэсэн маш тоглолттой үлрэл байх шиг байна. Тэгээд Цэнгүүнийхээ эрхчлэлтийн үлрэлтнээс амжилт хүсье. Тэгээд яалтчгүй одоо бас Brothers багт дутагдаад байсан нэг тийм туршлага. Одоо нөгөө одоо хувцсалх өрөөний уран амьсгал гэж одоо эндээ гэр ярьдаг шүү. Монголд бол ерөнхийдөө нөгөө багийг нэг баацдаг хүн гэж ярьж шүү дээ. Тэгээд багийн том ах нь байх л үүргээр энэ жил ирж байна. Тэгээд ямар ч байсан энэ жил Цэнгүүнээ маань бас олон минут тоглоод хуучны тоглолтуудаа бас гаргаасай гэж одоо саксан бүс сонирхчтой хүсэж байна. За Цэнгүүнийг хувьд ийм байгаа Brothers дээр утсан нэгдсэн байгаа. Ер нь анхны Brothers гэдэг баг дээр л ер нь байсан тоглогч шүү дээ. Одоо их хотын дэлгүүр цогтын отхон жаргал хоёртай хамт Brothers баг дээр байсан тоглогч. За Brothers-ийн хувьд бас энэ жил Солонгос руу сая 100 түрүүн хөлгүүд дээр бас ярьж амжаагүй. Хөлгүүдийн бас залуу тоглогчд маань 7-8 тоглогчийн бүрэлдэхүүнтэй баг маань бас хөлийн чандад тэр дундаа Европод skill training тий том дасгалжуулагчдаар очоод тийм хувийн ур чадрын дасгалууд одоо тийм бэлтгэлийг хийчээд ирсэн. Нэлээд бэлтгэл сайтай байгаа. Тэгвэл тэрний араас
Зөвхөн Brothers баг маань Солонгосод очиод Солонгосын дээд лигийн багууд болон Солонгосын бас оюутны лигийн багуудтай нөхөрсөг тоглолт хамтарсан бэлтгэлүүдийг хийж ирсэн. Тэгээд залуучуудын хувьд бас бэлтгэл нэлээд сайн гагцал харагдчихлаа. Сая одоо юун дээрээс харахад бол pre-season game дээрээс харагдахад бол pre-season-д ямар ч 2 тоглолтыг хийгээд нэг тоглолт хийсэн баха тий. Аваргуудаа нэг тэнцсэн юм билээ. 87. Тэгээд сая юутай тий хөлбөрттэй. Бодонгуудыг бас хоцсон юм байна сая. Тэгээ Орландо Джонсон ч одоо энэ богт байгаа шүү дээ. Тэгээ Brothers байгаа. Тэгээд хоёул импортуудыг Орландо Джонсныг яринд. Ер нь бол одоогийн байдлаар цаасан дээрх импортуудын нэрийг харах юм бол бас ур чадварыг харах юм бол Brothers бол нэгт бичигдэнэ гэж би бодоод байна. Одоогийн байдлаар бас. Хоёр импортуудын хувьд тийм. Зөвхөн импортуудын хувьд ч үүрэгтэй. Ер нь таны санаж байгаагаар одоо Монголын сагсанд ингээд за энийг дараагийн дугаар дээр ярих гэж одоо нэг ярьсан байна. Таны санаж байгаагаар NBA данстай NBA-д ингээд яг аль биесний удирдлыг өнгөрүүлсэн хоёр тамирчин Монголын сагсны лиг дээр нэг багт ингээд давхар ирсэн тохиолдол байгаа юм. Байхгүй шүү дээ. Байхгүй тийм. Ерөөсөө NBA-гийн талбайд одоо тэр pre-season ч юм уу хөгжлийн лиг Summer League-ийг ярихаа болий. Яг NBA-гийн талбай дээр ингэж одоо нөр тоглож үтсэн тоглож ивэл Smash л байгаа байхгүй юу ганцхан баг. Smash л байгаа. Тэгээ Smash чинь бас ямар үедээ ирлээ тийм ээ. Түүний одоо хөдөлгөөн удааширсан нэлээд карьерийнхаа бөксөн дээр ирсэн. Тэгэхээр ер нь би бол хараад байгаа байхгүй. Орландо Джонсон бол цаасан дээр хүзүүлэлтээр дээрэс нь одоо баг талбай дээр хүзүүлэлтээр юм надад ч гэсэн баг хинтэ пенитээр өрсөлдөхүүц ер нь тийм л юм болох. Тэгэхээр надад бол зүгээр Brothers 2 сая импорт авцсан нь ингээд нэг юм өрсөлдөх хэмжээний аврагын төлөө өрсөлдөх хэмжээний баг нэгээр нэмэгчлээ гэж хараад байгаа. Ойлоо яг тэр талаар удахгүй мэдээж удирлынхаа турш яриад явна л да. Гэхдээ одоо удирдал эхлэхийн өмнө зөвхөн нөгөө pre-season-ыг харах үеэр ч юм ингээ харахлаа. Гэхдээ яг импортууд төр манай Монголын лигийн хэн авраг авах үгүй вэ гэдэг зүйл импортуудаас маш их хамаардаг л да. Одоо Азиудын лигүүд ч их ингээл тэгдэг шүү дээ. Ер нь бол. Тэгээд энэ жил чинь бас нэг шинэ нөгөө дүрмтэй болсон юм шиг үлээ. Чи тэрийг үзэгчдийг тайлбарлаж өгөөч. Тэг талбай дээр нөгөө нэг легионер байд. Олон жилийн хугацаанд л ерөөхдөө янз бүр л байсан. Тэгээд өмнө нь бол талбай дээр 2 байдаг байсан. Тэгээд хооч нөгөө үндэсний супер лигийн үеэр бол талбай дээр бүр 3 легионер байдаг байсан шүү дээ. Та санаж байгаа бол Арчис Солонгосын лигээр 1 легионер, 2 Америк тамирчин, 2 Монгол тамирчин гэж гарч ирсэн. Ерөөхдөө яг нөгөө лигийн хувьд болохоор 2 импорт байдаг байсан. Тэгэнгүүт одоо өнгөрсөн жилээс ч юм уу сүүлийн жилээс талбай дээр 1 багт 2 гэж явж ирсэн. Энэ жил болохоор үеэр нь хязгаарлалцсан байлээ. Тийм байлээ харин. 2-3 дугаар үе дээр талбай дээр 2 легионер зэрэг гарч болно гэж байгаа юм байна, тийм үү? Тий. 2 үе дээр зэрэг гарч ороод 2 үе дээр нэг-нэгээрээ гарах юм байлээ. Тэгэхээр эн чинь бас ямар легионерыг авчрах уу, ямар байрлалыг авчрах уу гэдэг чинь бас багуудын хувьд их тактик юм болохгүй дээ шүү дээ. Том нүүдэл болоод байгаа юм тий. Тэгээ өмнө чинь бол одоо юу гэдэг нэг байрлалын ижил байрлалын 2 тоглож авчирч бараг одоо нөгөө нэг авчрах бараг шаардлагатай болж ирсэн байхгүй. Яг л нөгөө хоёр маань би нэг ингэж яадаг ч юм уу сэлгдэг ч юм уу. Нөхөж гарна тий. Тийм нөхөж гарна. Одоо 2 тоглож зэрэг байныг үл нэг өндөр, нэг холбогч ч юм уу. Эсвэл нэг оноо түүхч, нэг өндөртэй хамт авдаг ч юм уу. Ингээд багууд төртөл энийгээ одоо тактикийн хувьд дахиж эргэж бодох ёстой болж байна л доо, тийм үү? Тий. Тэгээд миний харж байгаагаар бол өнгөрсөн жилүүд дээр бас нэг юм харагдчихсан. Бүх багууд дээр гэж хэлээгүү. Талбай дээр нэг байхад бол нэг үнэтэй легионер авчраад нэг тоглогчийг бол ерөнхийдөө сэлгэнээс гараад багийн ингээд одоо юунд тоглолтын арга барил тохироход одоо хямдхан гэж хэлж болохгүй тий. Одоо арай үн багтай ийм легионерууд авчраад байсан бол энэ жилээс багуудын 2 легионерууд ялгаагүй өндөр үнэтэй, өндөр цалинтай, өндөр зэрэглэлийн тамирчид гэж. Тэгээд энэ жилийг бас одоо нөгөө легионеруудын дугаарыг тусдаа хийн гэсэн боловч одоо ярихаас бол сонголтгүй болчиход байна л да. Миний ойлоо дараад нь бүр гоё гэж хэлцүүлээ. Одоо зүгээр хайл дээр явчих. Хамгийн гоё одоо өндөр ур чадвартай легионерууд ирж байгаа хэрэг болох юм шиг л харагдаж байна. Одоогийн байдлаар. Brothers баг дээр бол тийм их байгаа. Солонгос бэлтгэл хийсэн залуучууд. Ерөнхийдөө ихэнх нь бол багийн залуу тоглогч нараас бүрдсэн ийм баг байгаа. Nice. За тэгвэл Монгол тоглогч нар өөр чамд одоо ярьж амжаагүй өөр сонирхолтой онцлог тийм шилжилт хөдөлгөөн юмнууд юу байна? За миний хувьд ерөнхийдөө техникийн солилцоонууд байсан. Техникийн солилцоо, пенигийн солилцоо тэгээд Apes отхон жаргал хаашаа явцсан бэ? Отхон жаргал уу? Тий. Одоохондоо отхон жаргал дэлгэр юм их хотын төлөвлөгөөн бас л нөгөө тодорхойгүй байгаа. 3/3 яг тодорхойгүй байгаа юм тийм. Тийм. Энэ дээр бас нэг юм хэлэхэд одоо Инкватор
Отгон жаргал, Дүлгөөн, Дэлгэр ням, Зам гэсэн 5 тамирчин байгаа. Энэ 5 тамирчин ч одоо ингээд дөрөв нь Монголын лигийн одоо нөгөө 4-5 номерыг яг голлох Монгол тоглогчид руу байгаа байхгүй юу? Хэрвээ эдгээр энэ тамирчид маань энэ жил тоглохгүй бол Монгол тоглогчдын 3-4-5 номерын бас ингээд бас жоохот тийм дагуу судраад Цоожо хайчих гээд байна. Одоо миний одоо үе хамгийн ойрхон тоглогч бол Цоожо байгаа одоо лигт. Тэгээд мань хүн чинь бас сая сүүлийн 2 жил бол ингээ Монголдо Америкаас эргэж ирсэнээс хойш бол бас нэлээд тийм чухал үүргийн тоглогч болоод тий багийн ахлагч болоод ингээ Эрдэнэ Майнерзыг сайн үдирсэн. За яг хоо Майнерз ингээ талбайн гадуурх янз бүрийн асуудалд орсныг бид нар бол тэр мэрийг бол яриад яах вэ? Майнерз бол нэлээд том өөрчлөлт хийсэн орлоо. Гэтэ мань хүн үлдсэн нь үлдээгүй байгаа юу чиний мэдхээр? За, медиа дээр бол байхгүйсэн. Харин харагдаагүй надад. Багаас явсан гэсэн мэдээлэл бол ерөөсөө гараагүй байна. Тэгээ яалтчгүй нөгөө одоо Майнерсийн нөгөө контент рууээс авраг авсан үйлрэлт бол олоос энэ бас Намжилт ортын Золжогл гэдэг хүний үүргээр бол бас маш өндөр өссөн шүү. Тэгээ дээрэс нь миний хувьд нөгөө хувь тоглогчийн хувьд харахад бол хамгийн гоё комбек хийсэн тамирчдууд нэг юм болов гэж бодсон. Яг бол Америкт бас ажил амьдралтай сураад олон жил болсны дараа буцаад лигтээ ирээд тоглосон. Тэнгүүтээ одоо Европ дасгалж өрсөний яг дуртай тоглогч нь байгаа чадаад байгаа байхгүй. Довтлогон дээр зөрж ирээ шидэлттэй. Буцаж ирэхдээ айлын бас түлхүүр тоглогчтой 2 3 4 дээр тоглогчтой хамгаалах чадвартай. Ийм чадвар нь бас одоо бас лигт нэлээ хордоод байгаа чадруудыг нэг л гэж харж байгаа. Тэгээд ганц нэг багуудаас бас багуудтай нэр холбогдож байгаа тийм шуумуудад байсан. Одоогийн байдлаар яг тодорхой болсон юм байна. Шуум бол зөндөөл яваад байна. Харин бүгдийг яриул одоо юу чи баг 2 дугаар болчих гээд байна л та. За ерөнхийдөө бол хашаачх нэг сонирхолтой байна. Тэ ерөнхийдөө хоёулаа бол яг хаа ихний дугаар ихэд нэлээд сонирхолтой хэдэн мэдээллүүдийг өглөө. Би ч гэсэн чамаас янз бүрийн мэддэг юмудаа мэдж авлаа. Ер нь бол манай League Talk нэвтрүүлэг маань хоёулаа бол явандаа нөгөө нэг багийн нөгөө тоглогчтой холбогдож, тасалжуулагч менежертэй холбогдож тэр эдээс шууд одоо асуулт асууж ингэж ер нь явах чиглэл рүү орё гэж би бодоод байгаа юм. Тэгээд бас манай энэ Монголын лигээр одоо дагнаж мэдээлэл хүргэдэг бас одоо энэ одоо сошиал хуудасууд байна. Баскет сегмент байна. Hustle media байна. Одоо бүр энэ баскет эмээнийхэн чинь бүр фэнтези гарах гэж байгаа шиг байна тий одоо бүр Монголын лигээр. Тэгээд би бас дээрэс нь NBA доогуур зураас Монгол гэдэг одоо манай Instagram хаяг байгаа шүү дээ. Одоо айгүй хандлттай гой бичлэгийг хийдэг. Энэний админ залууч гэсэн бас одоо хоёулын дээр бас хамтарч ажиллаад бас энэ контентээр мань бас нэг мэдээлэлээр хангаж туслая гэсэн. Ингээд Монголын лиг дээр ажиллаж байгаа энэ одоо хуран хуудасныхаа би албан ёсны одоо эрхийг нь авч одоо энэ эднэрийн гаргасан энэ постэр мэдээллүүдийг энэ контентыг бас ашиглаж байгаа маа. Тэгээ бас энэ гуравтаа баярлалаа гэдгийг бас хэлмээр байна. Энэ гурвыгаа ч гэсэн бас дараа нь урж ягаад бас ер нь Монголын саксыг мэдээлэхэд хэр хүндрэлтэй байна гэдэг сэдв рүү орох гээд байгаа байхгүй юу? Амар хэцүү шүү дээ. Амар хэцүү шүү дээ. Одоо харин арай өөр болох юм уу? Саяхан л шүү дээ мөнгөчин эпс дээр бүх тоглогчдынхоо одоо нөгөө нийт нөгөө төсөв авдаг цалин дээр ам нээлээ ер нь анх удаага баг хэвлэлийн урал дээр. Гэхдээ бас яг тоочны нэхгүй тэр ерөнхийд нь ингээл хийж байгаа байхгүй тийм бас тоочны юм зарлахгүй л байгаа одоо болт. Лидер чинь хоорондоо барьцах асуудал гарна тоглогчд нь хоорондоо бие бинийгээ цалин мэдчихвэл бас багийн эзэд хэцүү байдалд орно. Спонсоруудаа бас тайлан байлан гаргаж өгнө. Бас наагур цаагур юм болно гэдээ одоо зөндөөл юм байгаа бах бас. Тий. Тэгээд хоёулаа зөв солилцоо 8 дээр явж байгаа. Одоо нөгөө энэ жил бас нэлийн бүрэлдэхүүнийхээ олон хувийг өөрчилсөн багууд байгаа. Тэгэхээр тэр дараагийн дугаар дээр бас ярих баг. Гэтэ энэ жил бас нөгөө сэлэн бодонс баг. Бодонс бас нэлийн хүчтэй болоод орж ирж байна. Тийм байлээ харин. Ерөнхийдөө бас ярина. Тий, хоёулаа бодонс тэгээд ESTLG тэгээд багууд олон байгаа араас орчих болоод. Сая нэрээ Дархан United баг маань өөрийнхөө хотод дархандаа нөгөө нэг сайхан том ордондоо анх удаага одоо лигийн тоглолтыг хүлээж авлаа. Яг алан бус тоглолт ч гэсэн бас явандаа бас аялын тоглолтоор дархан өөрийнхөө тоглолтыг өөрийнхөө хотод бас хүлээж авдаг ийм одоо зүйл бас явдаг. Дээрээс нь Эрдэнэт ч гэсэн ирээдүйд бас тий өөр ингэ том гоё яг олон улсын стандарт заалтаа болоод ингэ явах юм бол явдаг. Өөр чи юу вэ? Халаах хот хоёр тоглолт авсан байлээ бүр лиг дээр аль биесээр. За аль биесээр авсан үү? Аялын тоглолтоор юу тий одоо багийн эзнийг сошиал платформоор дагдаг. Тэгээд аль биесны нэгээс хоёр тоглолт авсан байл. Nice. Тэгээ би харин энэ жил бас нөгөө нэлээд тийм бэлгшээгээд байгаа энэ үлрэлийг бас юм гоё аялан тоглолт гэдэг үг нь өөрөө жинхэнэ утгаараа бас
анх удаа хэрэгжих гээд байна уу да тий лигийн хувьд бас. Тий. Эрдэнэт өнгөрсөн жил очлоо да нэрээ нэг. Очсон санагдчих шүү Эрдэнэтэд. Тэр яг нөгөө юу яаж болсон юу боллоо? Тэр удирлыг тоглож нөгөө хуучин одоо гардууд одоогийн BCH Knights болон Эрдэнэт Miners багууд бооцоод тоглолт хийгээд тэрэн дээр би нөгөө хөтлөгчөөр очиж ирсэн. Тийм тэр чинь яг албаасны улирлын тоглолт биш юм байна нэрээ тий. Тий тэгтээ хангаар дүүрсэн шүү дээ. Амар уураж болтой болдог юм байна. Оо Эрдэнэт тоглох амар шүү дээ. Би ч Эрдэнэт анхад нөгөө 30 сэмэг лигээр очиж тоглодог байлаа. Тий. За. Тэгэхээр ерөнхийдөө бол битэрийн контентыг иймэрхүү байдлаар тэгээд амжуулан 7 хоногт нэг 2 дугаар. Ер нь бол гоё үйл явдал болох юм бол битэр өөрсдөө завыг харж байгаа л ингээд холбогдоод YouTube руу гэж чинь. Одоо энэ студийг актер сүртэй юм шаардлагагүй ч юм байна. Юм чи их амар болчих. Тэгээд өөр чамд онцлоод хэлчихвээ. Нэвтрүүлэг дуусахаас өмнө яг ойлоод бол дараагийн дугаараар бол APC-г ярихаар байна, Бодонсыг ярихаар байна. За YesTLG байна, Дархан United байна. Хэд хэдэн багуудыг үлдээчлээ штэ бас тий. Өнөөдөр ерөнхийдөө металл хөлгүүд гэл ярьлаа. Ерөнхийдөө товчхондоо бол дараа их тэр бол хоёул BCH-ийг хоёул бас хальт ярьлаа ер нь. Өнөөдөр бол BCH-ийг их ярьлаа. Ягаад гэвэл явсан хүмүүс их яриглаа. Тий. Яг нөгөө BCH-ийг хоёул яриаггүй ч гэсэн өөр багуудаас BCH рүү ирсэн тоглогчид гэдэг бас тоон дээр ороо авчихсан учраас. Тэгэхээр ерөнхийдөө дараагийн хувьд бол одоо миний бодлоор бол зарим багууд дээр бол ерөнхийдөө 2 дугаарч 1 дугаарч хангалттай биш шүү. Ерөнхийдөө ярих юм нэлээ л байгаа. Яг хоо ер нь бол тэгээд нэг актер их цаганд бол хоёлоо баригдсан юм бол байхгүй. Тэгвэл бас үзэгчдийгээ бас үүдэж болохгүй гэдгийг бас давхар бас бодолцох ёстой. Тэгвэл үзэгч гэсэн өөрсдөө саналыг бичээрэй. Бит хоёроо яриулъя яриа л. Нэгэд хамгийн гол юм ба штэ те лиг эхэлчихлээр би шөнийн тоглолтууд үзэж чадахгүй. Шөнө одоо энэ Монголд орой 8 цагийн тоглолт чинь манай энэ чинь одоо шөнийн 1 цагийн тоглолт болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр би тэр яг оргил тоглолтуудыг үзэж чадахгүй. Дараа нь тэдний нөхөж үзнэ гэхэлэр бас их хэцүү. Нөхөж үздэг юм надад алга. Тэгэхээр чи тэр тоглолтуудыг бас үзэж хоёулаа 7 хоногт болсон тоглолтуудыг бас гоё базаж лиг токоо бас хийжээ гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр хоёулынгийн яриа бүр л илүү нөгөө тактик мактик руу ороод явна. Одоо бол яг зүгээр шоу муу гэсэн иймэрхүү юм ярьж байгаа ч гэсэн яг тоглогчдынхаа асуудлыг хүртэл ярина. Монгол тоглогчдын шүүмжлэхийн өвд ч гэсэн ер нь анхдагч болж эхэлж магадгүй шүү ер нь. Энэ нэвтрүүлэг маань нэлээд шүүмжилж магадгүй шүү. Тоглогчд маань хэрэг сонсож байгаа бол бити бухимдаараа ерөөсөө NBA-ийн тоглогчдыг бид нар яаж шүүмжилдэг вүлээ? Навс авдаг. Тэрнтэй адилхан шүүмжлээд явж ч магадгүй шүү. Мичгээ бит хоёр. Одоо зүгээр миний хараад байгаагаар одоо манай Монгол тоглогчид маань хэсэг хугацаанд бол шүүмжлэх жоох хэцүү байдаг гэсэн үг. Ягаад гэвэл тамирчдын цалин мөнгөтэй амьдралын боломжууд тухай ялангуяа одоо 2000-аад оны үед бол 2000-аас хойш одоо лигийн яг одоо тийм үед бол хэцүү байсан шүү дээ. Одоо болохоор манай тамирчид маань ерөнхийдөө жоохон одоо нөгөө нэг нийтлэл харж ирсэн юм. Одоо цалин мөнгөний хувьд өндөр боллоо, зөвхөн саксаа тоглоод амьдрах боломжтой боллоо. Энэ дагаад одоо нөгөө зүгээр сакс үздэг хүмүүсийн шүүмжлэл хийх хэрэг шүү. Магтаал шүүмжлэл зэрэг хариуцлага өндөрсөн шүү дээ. Хариуцлага өндөрсөн. Тий. Тэнгүүт нөгөө монголч ганц хэцүү юм байгаа шүү дээ. Одоо хоёулаа би нэг тамирчныг ярьчихгүй тэр нь бараг л ингээл манай хажуу байранд байдаг. Манай ах байдаг ч юм уу те. Би энэ ирсэн учраас гайгүй. Чи өргөөл бодороо бичгээ. Би Шинзланд ирсэн. Над ерөөсөө ёстой бат байхгүй. Надад ч одоо ер нь гайгүй дээ одоо. Одоо манайхан маань бас одоо арай нэг өөр ойлголттой, өөр юутай болох байх гэж бодож шүү дээ. Тэгэхгүй одоо видео одоо тий. Андаа voice юм ярих гэдэг тийм. Тэгэлгүй яах вэ? Тэгээ асуудалтай юмдыг ярина. Гэтэ яах вэ? Би бол нэг зүйлээс бол би бас тодорхой хэмжээгээр жоохон энэ өдрөлдөө бол жоохон зай барих гэж байгаа. Тэр бол одоо юу гэдгийг холбоо болон лигийн зохион байгуулалт ч юм уу тиймэрхүү зүйлүүд дээрэс нь одоо энэ холбоо болон багийн эзэдийн хооронд гардаг асуудал ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлүүдээс бол би бол ерөн жоохон зай барих гэж байгаа. Энэ эхний 1-2 жилдээ бол ялангуяа. Ягаад гэвэл энэ маань дөнгөж төрсэн хүүхчиг яг одоо ингэж Монголын сакс маань нэг болоод одоо хүүхдээр ярих юм бол дөнгөж төрөөд хөлд ороочгүй явж байгаа ерөөсөө. Ягаад гэвэл Монголын сакс маань хүүхд болоод ингээд төрөөд нэг 10 үедтэй болж явж байгаад чат хийсэн юм аа уучлаарай. Үнэхээр чат хийсэн. Нэлээд олон жил бид нар нэгдсэн саксгүй олон жил явсан учраас би маш их харамсдаг. Гэхдээ энэ асуудал руу эргэж ормооргүй байна. Гол юу вэ гэхээр Монголын сакс маань хүүхчиг дөнгөж төрөө явж байгаа учраас энэ Монголын сакстай холбоотой холбоо, багийн эзэд, спонсор байгууллагууд, тоглогчид, ар гэрийн амьдрал те юу гэдгийг одоо бүхэл энэ зүйл бид нар жоохон бодож хандах ёстой гэдгийг л уриалмаар байгаа. Гэхдээ ярихгүй гэсэн үг бас биш. Яриул бас ямар өнцгөр ярих вэ? Ингээд бас нэг жоохон цензурыг би өөр дээр бол тавьж байгаа. Өөр дээрээ. Үзэгчдийн хувьд бол цензур тавих шаардлага байхгүй. Хүснээрээ ярьж болно, хүснээрээ бичиж болно. Гэхдээ энэ нэвтрүүлгийн гол зорилго бол
Монголын саксаас сурчлах юу болж байгааг таниулах, тамирчид юу болж чинь энэ тоглолт чи өөрөө үзэхэд бүр амар ихгүй юу? NBA-ийн тоглолт үзэхээс амар шүү Монголын саксыг үзэх чи тэгж боддоггүй чамд. Бүр амар хазаарны тий. Бүр ингээ бүгс чангалдаг тий бүр ингээ яана гэд бүр ёо өнгөрсөн жилийн плей-оффор би нэрээ баг хэд ухаан алдаж хэд боссон бэ мэдэхгүй. Тэнгүүт юу тамирчдтайгаа их ойрхон байдаг болохоор тэгэл ингээ хажууд байдаг хүн чинь ингээл талбай дээр гараад тийм амар тэгэл гой тоглолтууд хийх айгүй хэцүү. Миний хувьд ч гэсэн ерөнхийдөө бас яг таны хэлдэг шиг адилхан одоо нэг хөгжлийн ирээдүйн одоо хөгжил ч юм уу те одоо холбооны асуудал ямар нэгэн байдлаар баг холбоодын хооронд болсон асуудал талаар ярилцсан хэлбэртэйгээр сагсан бөмбөг талаар яриад явах гэсэн тийм бодолтой байгаа. Тэгээ сүүлийн хэдэн жил ч гэсэн яг энэ талаа давамгаалаад одоо яг нөгөө одоо нэгдээд нийлээд ирж байгаа лигээ сагсаа дэмжиж явах нь илүү чухал. Харин тоглогчдын хувьд хоёулаа нэлээд ярих юм байгаа тий. Тэгээд би бас хэсэг шүү дээ. Тэгээ би бас тоглогчтойгоо бас уриалмаар байна. Нээлттэй байгаараа та бүхэн маань бит хоёр ямар нэгэн байдлаар холбогдоод нэвтрүүлгээр лиг токер ороод өгөөч гэвэл бити хоошоо гү зүхтаагаараа орж ирж яриараа спонсорудаа сурчлаараа та нарын цалин тавьж байгаа хүмүүсээ бас бид нар дэмжих ёстой шүү. Бид нар тэгэхэд бэлэн байна. Тэгэхээр би бол ерөөсө баг тамирчдыгаа бол хамтарч ажиллахад бэлэн байна. Та бүхэн бити холдоосоо үзэгчдээсээ бити холдоосоо бүр л ойртох хэрэгтэй байна. Тэр ордоо чинь дүүргэж байгаа хүмүүс чинь үзэгчд маань билет авж байгаа. Одоо бүр энэ худалдааны одоо энэ өмсгөлийн худалдаа хүртэл одоо ингээ мод болсон. Тий албан ёсны худалдаа ингээ болцсон. Үнэхээр гоё болж байна. Олон улсын лигийн тэмцээнүүд манай тамирчид маань ороод эхэлсэн байна. Сая өнгөрсөн жилийн одоо энэ юу лээ BCH илүү тий Азийн авруудын лигт ордог бол амар том амжилт гоё юу? Тий энэ бол үнэхээр гоё байсан шүү дээ. Энэ жил ч гэсэн бас ингээд сайн үдсэн багууд маань дахиад одоо энэ эх жилийнх нь үлрэл бас өрсөлдөөл явна. Би сая тэгээд нэг хожигдсан багууд маань тэнд орцсон явж байгааг би хараад манай металл ч юм уу манай хөлгүүд ч юм аль нэг нь тэнд орцсон явж ивэл ямар гоё юу гэж бодчихлоо байхгүй бас. Ойрхон байсан шүү дээ. Ер нь бол амар том дөрөв гараагүй. Ойрхон байсан. За тэгээд BCL дээр очиод харахаар амар богдлоо байгаа юм чи зэрэг. Тий. Гэтэ одоо энэ манай легионерүүд ч хүртэл ирж байгаа төвшөнд өөр болчихлоо шүү дээ. Нэрээ би нэг юм уриалмаар байна. Легионер гэж ярьж болохгүй, импорт гэж ярмаар биш үү үзэгчтэй. Ягаад бол импорт гэдэг маань Азийн саксын бөмбөгийн холбоо, Азийн лигүүдэд бүр тогтсон хиллэг юм а гэдгийг бас би дахин та бүхнээсээ бүр аль биесээр тогтсон хиллэг. Яг импорт гэхэлэр манайхан сонь сонсож байгаа. Импорт бараа мараа энэ чи хүнийг та нар яга бараа шиг яриад байгаа гэд хэлдэг байсан. Тэгэхээр үгүй чи аль биес тогтсон хиллэг юм а. Импорт гэж хэллүүлээ ярьж бүр ингэж хэвшиг ёстой шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд дараагийн дугаараар Apes, Buttons, YesTLG, Дархан United, за бүр BCC ч соёлоо дахиж ярих хэрэгтэй баг. Үлдсэн бүх хогоодоо эмгтэй лигтэйгээ бас импортуудтайгаа бүгдийг нэрэ гэж бодож байна. Хамт байсан мижгээдээ баярлалаа. Үзэгчтэй бүгдээрэнд нь баярлалаа. Таалагдсан бол саб дараараа, лайк дараараа, биш, subscribe хийгээрээ лайк дараараа гэж хэлэх хэрэгтэй байна. Sorry. Би бас энэ YouTube-д жоохон шинэхэн хүн байгаа. Тэгээд мижгээ маань тэгээ бэлтгэлээсээ хангаараа Рүүки байгаад байгаа бурхан байна. Тэгээд бижигээ маань бэлтгэлээсээ хангаараа чийл анализ хийн шүү. Би бол ер нь үдсэн тоглолтууд дээр л юм ярьж чадна гэхээс биш би үзээгүй тоглолтын дээр би бурч чадахгүй шүү. Тэгэхээр мижигээ минь чи тоглолтуудаа сайн үзээрэй. Тэгээд бас хоёлаа яг тухайн үед нь бас яг нөгөө холбогдох одоо багуудаас гэлтгүй ерөөхдөө ингээ сакс үздэг. Гоё анализ хийдэг хүмүүсээс 40 бас ураад оруулж болох бах тий. Тэгэлгүй яах вэ? Бүх юм нээлттэй. Ингээд хамт байсанд баярлалаа бүгдээрэнд нь мижгээдээ баярлалаа. Тэгээ та бүхэн сайн сууж байгаа гэдэгт итгэж байна. Өвлийн хүйтэн ирнэ гэдэг нэг сайн мэдээтэй Монголд бол нэвтрүүлгийн хин мижгээ маань хэлсэн сакс эргэж ирдэг байгаа гэж. Тэгээ манай эн чинь бол 100 болж байгаа бүр сайхан байна. 100 болоод Монголын сакс NBA2 маань эргэж ирж байна. Тэгээд хоёр дахь дугаараар игээд уулзлаа. Баяртай үзэгчтэй. Bye bye.